Ёсын их сургуулийн докторант Ил Мөнх наран таны болж байна. Та бүхэн мэдж байгаа Солонгос улсад одоо 46 мянга орчим Монгол ард иргэд байгаа. За тэгээд 46 мянга орчим Монгол иргэд байгаа. Энэ бүх хүмүүс л одоо янз янзын асуудал үүсэж байгаа. Тэгээд энэ үүсэж байгаа асуудал нь эргээд Солонгост байгаа нэг монголчуудын асуудал, цаашлаад Монголын нийгмийн асуудал болж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд тэр утгаараа бид одоо Солонгос улсад суралцж байгаа одоо эрдэм бидлийг чамдж байгаа хүмүүсийн хувьд Солонгост байгаа монголчуудад үүсэж байгаа асуудал бас Монголын нийгэмд ямар асуудлууд үүсээд байгаа юм энийг бас хамтдаа ингэж хэлэлцэх цаг гарсандаас баяртай байна. За тэгээд би болохоор бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол иргэд өнгөрсөн одоо хэдийн төлөв гэсэн сэдвээр ихтгэл тавих гэж байна. За тэгээд энэ сэдв маань болохоор бид нэр өмнө нь сая хэлсэн байгаа нөгөө Солонгос Монголын найрамдах харилцааны 30 жилийн ойг Солонгосын ийм жанжиг хавкэ буюу Солонгосын шилжилт нийгмийн шилжилт хөдөлгөөн цагаачлалын нийгэмлэг гэж байгаа. Тэр одоо нийгэмлэг дээр Монгол Солонгос найрамдах харилцаа тогтоосны 30 жилийн ойг зориулсан эрдэм шинжилгээний хурлыг хийгээд Монголоос одоо Солонгост одоо хамгийн хэдэн хүн ирж ирсэн. Тэгээ Монгол хүмүүс Солонгос ирээ тэр хүмүүсийн өнгөрсөн хугацаанд одоо түүх нь ямар байсан хамгийн анх хизээ ямар хүмүүс ирж оршин суусан гэдэгтэй холбоотой бас эргэж харах хэрэгтэй шаардлага байгаа гэж бодсон. Тэгээд тэр түүхэн замнал нь яаж өөрчлөгдөж ирсэн. Тэгвэл цаашдаа бас хоёр улс одоо харилцаагаа илүү сайхан авч явахад бас ямар асуудлыг авч хэлцэх ёстой юм, ямар асуудлыг анхаарах ёстой гэдэг талаар та бүхэнд бас мэдээлэл хүргэх гэж байна. За судалгаанд ашигласан материал маань болохоор би одоо янз бүрийн хамгийн гол ашигласан материал маань болохоор бүгд найрамдах Солонгос улсын цагаачлалын албаны гадаад иргэдийн бодлогын газар гэж байгаа. Чүргэг томчек бөмбөг гэж байгаа. За тэгээд үүнтэй холбоотой 2000 бас 2020 оны хүртэл ийм материалуудыг ашигласан байгаа. За тэгээд судалгааны хувьд өнгөрсөн хугацаанд хоёр орны янз бүрийн цагаачлалтай холбоотой ялангуяа Солонгосын гадаад иргэдтэй холбоотой бодлого хууль зүйд одоо тийм тогтолцоотой хамааралтай Солонгос оршин сууж байгаа гадаад иргэдийн Монгол иргэдийн бүтэц буюу хүний нөөцийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар тэгээд цаашдаа бас ямар асуудал одоо үүсэж байгаа асуудал тэгээд энэ асуудлыг бас яаж шийдвэрлэх зүгээрээ гэдэг талаар хэлэх гэж байна. За цагаачлалтай pull factor буюу татах буюу түлхэх одоо хүчин зүйл гэж байдаг. За магадгүй цагаачлалыг илгээж одоо цагаач би яг цагаачлал гэж ярьчих л да. Ер нь нөгөө IOM буюу International Organization for Migration гэдэг олон улсын цагаачлалын байгууллагаас ямар нэг байдлаар тэгээд тодорхой урт богино хугацаагаар гадаадад амьдарч байгаа хүмүүсийг ерөөхдөө цагаач гэж үздэг. За тийм учраас би цагаач гэдгээр яриад явчих. Монголд болохоор яг цагаач гэхлээр их удаан хугацаагаар бүр явсан ч гэдэг юм уу. Тэг ерөнхийн нэг тийм ойлголт бол байдаг. Гэхдээ яг тэр олон улсын цагаачлалын нийгэмлэгийн холбооны энэ юуны дагуу одоо тодорхойлсны дагуу цагаач гэдгээр явчих. За тэгээд Монголоос Солонгос руу одоо хамгийн их цагаачлах бас одоо push factor гэж хэлж болно. Тэгээд одоо төлөвөх хүчин зүйл нь болохоор за та бүхэн маань мэдж байгаа 1990 онд Монгол улс одоо юм ардчилсан тогтолцоороо шийдсэн байгаа. За тэгээд 1992 онд үндсэн хууль батлагдсан байгаа. За үндсэн хууль дээр болохоор хувийн эрхчлөлөг одоо баталгаажуулж өгсөний гол жишээ нь гадаад хасартыг олгож тэгээд хүмүүс дотоод болон гадаадтай чөлөөтэйгээр шилжиж хөдлөх боломжтой болсон. За тэгээд энэ үед олон хүмүүстэй дэлхийн орон руу явах боломжтой болсон байгаа. Тэгээд нөгөө талаар монголчуудын гадаад руу цагаачлуулсан хамгийн гол шалтгааны нэг нь болохоор одоо зөвлөлт холбоотой задран унсан байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгээд түүнтэй холбоотой эдийн засгийн маш том хямрал болсон тийм үү. Тэгээд эдийн засгийн маш хямрал болоод энэ хямралын улмаас олон хүмүүс одоо гадагшаа гарах одоо ямар ч байсан хөдөө амьдардаг орон нутагт амьдардаг хүмүүс хот руугаа төв суурин газар руугаа тий одоо амжиргаагаа залгуулах гээд тэгээд Улаанбаатар гэх юм уу төв суурин газар амьдардаг хүмүүс магадгүй илүү дээр амьдралыг эрэлхээжтэй одоо гадагшаа явахаар аргагүй юм нөхцөл одоо үүссэн байгаа. За тэгээд хамгийн ихэнд гадагшаа гарч ирсэн хүмүүс нь болохоор ер нь хэвчлэн одоо удирдах албаны ч юм уу өндөр тушаалтай хүмүүс байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүс
байн гадагшаа ирээд очижсан ерөөхдөө харьцангуй юм чөлөөтэй хөдөлгөөнтэй бас нөгөө илүү өмнө нэг гадагшаа явсан байсан хүмүүс айдсгүйгээр өөр нэг өөр орн руу явах ч гэдэм үү тийм бололцоотой байсан байгаа. За тэгээд тэрний дараа ганцхан 8 хичээд байгаа. Одоо хятад руу болоо Орос руу ганцхан 8 хичээд их явдаг байсан байгаа. За тэгээд энэ үед тухайн хүмүүс одоо Орос хятад руу яваад дараагаа шилжээд явсны нэг тий одоо нэг одоо зорж нэг нээсэн гэж хийж болох болсон Солонгос улс байсан. За тэгээд ерөнхийдөө энэ үеэс эхлээд манай монголчууд за хамгийн анх Солонгост 1988 он буюу Солонгосын нөгөө Пари Олимпик гэж ярьдаг. 88 оны Олимпиад тий одоо олон хүмүүс ирж бас одоо Олимпик ингээд биеэр үзчихсэн гэсэн тийм бас их сурвалж дээр тийм одоо бичигдсэн байдаг. За тэгээд энэ 88 оны 1990 онд Монгол улстай Солонгос улстай одоо найрамд харилцаа тогтоосон ч гэсэн тэрнээс өмнө одоо иргэдийн хооронд ийм хижил хөдөлгөөн буюу бас ингээд зорж ирсэн, айлчилж ирсэн, аялж ирсэн юм бас түүх байдаг. За тэгээд үүнээс хойш одоо chain migrant буюу одоо ийм гинжи хэлбэрийн цагаачлал их ихэлсэн байгаа. За гинжи хэлбэрийн цагаачлал гэдэг нь болохоор за гэр бүлээс нэг хүн очлоо гэхэд нөгөө хүн чинь найзыгаа ч юм уу эсвэл гэр бүлийн хин нэг ч юм уу одоо дуудаад тий яг chain migrant энэ ихэлсэн байгаа. За тэгээд одоогоор та бүхэн мэдж байгаа одоо дэлхийн 75 улсад 175,687 монголчууд амьдарч байна. За тэгээд эдгээрээс бүгд найрамд Солонгос улсад урт болон богино хугацаагаар оршин сууж байгаа монголчуудын тоо 2020 оны цагаачлалын албаны гадаад иргэдийн болгын газрын одоо тоо баримтнаас үзвэл 47,695 монголчууд Солонгост амьдарч байгаа юм байна. За тэгвэл Монгол хүмүүс яагаад Солонгост олноор ирэх болсон? Солонгос бол монголчууд их татгуулсан тий одоо pull factor тий татах хүчин зүйл нь юу байсан гэдэг талаар танилцуулах юм бол за ер нь бол Солонгос улс хамгийн анх та бүхэн мэдж байгаа 1988 онд одоо яг нөгөө 88 оны Олимп болоход бүгдээрээ зурагтаар Олимпийг хараад сонирхоод тий одоо Олимпийг Солонгос улс ямар гоё зохион байгуулж байгаа гэдгийг харж ирсэн хүмүүс бас байж магадгүй. За тэгээд тэр бол ер нь бол хүмүүс бас социалист нийгэм тухайд Монгол одоо социалист нийгэмтэй үед Солонгос юм уу эсвэл Америк ч юм уу Японы бид нар тийм империалист гэж үздэг байсан үед тухайн үед одоо капиталист нийгэм гэж хардаг байсан үед тэр Олимпик тэр тухайн үед маш гоё зохион байгуулсан олон хүний сэтгэл бас юм сэтгэл өвдөөсөн Солонгос гэж юм гоё орн байд юм гоё юм зохион байгаад юм гэж гэдэг юм үү тийм бас нэг эерэг мэдрэмжийг өгсөн үйл явдал болсон болоо гэж бодож байна. За тэгээд 97 оны IMF буюу валютын хямрал байгаа. За тэгээд энэтэй холбоотой энийг тухайн үед нэг олон хүмүүс мэдээгүй сүүлд нь тэгээд 97 оны валютын хямралын үед одоо солонгосчууд валютын энэ улсын хорноо одоо өрөнд орох буюу те дампуураас авахын тулд одоо хүмүүс нь тий одоо өөрийнхөө хувийнхаа эд зүйлс алтыг үд хөрөнгөө ингээд банкнд тушааж ясан ч гэдэг юм уу тий иймэрхүү бас нэг юм мэдээлэлээр бас та бүхэн сонсож байсан баг. За тэгээд 2020 оны дэлхийн аврагын хөл бөмбөгийн хязгаарч гэсэн солонгосчууд монголчууд солонгосыг сонирхох бас нэг чухал үйл явдал болсон баг. За тэгээд одоо ер нь бол Монголд бас ерөнхийдөө солонгосын янз бүрийн бүхэл янз бүрийн яг бололцооны үнэтэй тэгээд харьцангуй юм чанартай стандарт гэдгээр солонгосын бүхий л одоо хувцснараас эхлээд гол анхны бараг бүтээгдэхүүнийг Монголд айгу сүүлийн хэрэглээд удацсан байна. Бараг сүүлийн 20 жил ерөөдөө тэгж байгаа. За тэгээд халиу явпун буюу те солонгосын ийм соёлын давалгаа бас Монголд гэдэг дэлхийн маш олон орнуудыг солонгос руу тэмүүлж солонгосыг илүү сонирхож тэгээ одоо дуртай байх одоо дахин шигдэх гэдэг нөгөө талаар ялангуяа одоо 10 жилийн хүүхдүүдийн хувьд болохоор халиу явпун буюу K-pop бол яг үнэхээр тэднийг бүр татаж чадж байгаа гэдгийг та бүхэн өөрсдийнхөө хүүхдүүдээс ч юм уу эсвэл эргэн тойрны ах トゥ усын хүүхдүүдээ тий одоо нэг 10 жилийн хүүхдүүдээс харахад айгүй үнэхээр татаж чадж байгаа юм байна гэдэг нь харагддаг. За тэгээд солонгосын хувьд тий эдийн засгийн хувьд одоо хүчрхэгжиж ирсэн 88 оны Олимпиас бас ялангуяа за тэгээд 3D салбар буюу тий одоо хүнд бохор аюултай гэсэн салбарт ажиллах хүч тутмаг болсон. За тэгээд 1994 онд санаа биеийн сүнсийн чэдэ буюу үйлдвэрийн дадлагчч авах тогтолцоог хэрэгжүүлж ирснээр тэгээд үүнээс бас нунгоо биеийн сүнсийн чэдэ гэж бас хэрэгжсэн байгаа. Нунгоо биеийн сүнсийн чэдэ буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч авах юм одоо
гадаадаас ажиллах хүч авах юм одоо ажлуудыг хэрэгжүүлж гэсэн. За тэгээд энэ санаа биеийн сүсэнжээд нөгөө биеийн сүсэнжээдүүгээр монголчууд хамгийн их орж ирсэн. За тэгээ 2004 онд хөлбөр эхлэх зөвшөөрлийн тогтолцоо гарснаас хойш за энэ үеэс эхлээд Солонгост маш олон хөлбөр эрхлэхээр ирэх мөнгөтэй байртаа мөнгөтэй болъё гэж тий одоо ирэх сонирхож зорих бас хүмүүсийн тоо илүү нэмэгдсэн байгаа. За тэгээд Солонгост бас одоо хамгийн их одоо оршин суудаг хүмүүс гэрээгээр ажилладаг хүмүүс тэгээд бас оюутнууд байгаа. Нөгөө талаар бас солонгос иргэдтэй гэрлэж ирэх тохиолдлыг байдаг та бүхэн мэдж байгаа. За тэгээд бас нэг энэ бол хамгийн Солонгост оршин сууж байгаа нэг төрлийн статус гэж хэлж байна. За тэгээд ерөнхийдөө Солонгост одоо 1990-ад оны ихээр нөгөө юу хот хөдөөгийн хооронд хөгжлийн маш их ялгаа гараад тэгэнгүүт өдөрний амьдрал тэгээ ялангуяа одоо газар тариалангийн салбар бол бас тийм амар салбар биш залуу хүмүүс ажиллаж амьдрахад за тийм болохоор яалтчгүй эмэгтэйчүүд нь одоо хот суурилан шилжээд тэгээд хөдөө орон нутагт нөгөө аав ээжийнхээ ажиллаж байгаа насаараа залгуулад ирсэн нөгөө газар тариалангийн ажлыг тий одоо залгуулах шаардлагатай одоо хөвгүүд нь үлдэхээс аргагүй болсон. За тэгээд үүнтэй холбоотой нөгөө гэрлэж чадахгүй гэрэлтийн нас олцоод одоо гэрлэх боломжгүй болсон тийм эрэгтэй хүмүүс олон байсан үед за Солонгосын хамгийн анх одоо Чүнчэн намдуу гэдэг тэгээ одоо ийм орон нутгийн газраас ерөнхийдөө юу гэрлэхгүй байгаа гэрлэх боломжгүй байгаа тийм одоо Солонгос нүүчүнгак гэж ярьдаг шүү дээ. Тэр Солонгосуудаа чулуунжуг буюу хятадын солонгос эмэгтэйчүүдтэй гэрлүүлэх юм хөдөлгөөнийг хамгийн анх эхэлсэн байгаа. За тэгээд үүнээс хойш зөвхөн одоо орон нутгаас зохион байгуулсан одоо солонгос залуучуудаа юунуудтай хятад гаралтай солонгос эмэгтэйчүүдтэй гэрлэх хөдөлгөөнийг эхэлснээс хойш энийг дандаа юунууд хувийн хвшлийн төрийн бас байгууллага юм. Хувийн хвшлих юм одоо өөрөөсөө нөгөө тийм одоо зуучлах байгуулсан хувь хүмүүс энийг маш их ашигын төлөө зуурчилж ирсэн байгаа. За тэгээд энэ нь болохоор илүү олон солонгосууд гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэх бас одоо очир тийм шалтгаан нассан байна. За тэгээд хамгийн анх энэ одоо солонгос юу эрэгтэйчүүдийг Монгол гадаад эмэгтэйчүүдийг гэрлэхээ одоо засгийн газар буюу засгийн газар гэхээс чи яг орон нутгийн тий одоо засаг захиргаанаас бас ихэлсэн. Тэрний эхлэлийг тавьсан гэж хэлж байна. За тэгээд гадаад оюутныг болохоор яг Солонгос бол гадаад оюутнууд угаасаа бас 1990-ад оны дунд сүүлээс маш их ирэх болсон. За тэгээд хуваарай гэж ирж байгаа үед Солонгосын засгийн газраас гадаад оюутнуудыг одоо юугийн хувьд бодлогоор ингэж татах ийм хөтөлбөрүүд их гаргаж ирсэн. Жишээлбэл Солонгосоос хамгийн анх одоо Солонгосын боловсролын яамгийг 2001 оноос зохион байгуулж байсан байна. За тэгээд Монголоос болохоор 2005 онд хамгийн анх Studying Korea гэсэн ийм төсөл буюу хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж Солонгос улсад суралцахын давуу тал талыг одоо сурталчлаад олон Монгол иргэдийг одоо Монгол оюутнуудыг Солонгос сурах юм болцоотой болгож өгсөн байгаа. За тэгээд Солонгос улсын хувьд болохоор өөр бусад одоо Америкч гэдэг юм уу, тэгээ Канадч гэдэг юм уу, ийм улс орнуудтай харьцуулахад гадаад одоо хүмүүс цагаач тэр анх одоо яаж ханддаг байсан вэ гэвэл хамгийн их үедээ тийм цагаач их гэдэг юм уу гадаад хүмүүс тийм олон биш байсан үед ерөнхийдөө маш тийм гадаад хүмүүсийг айгүй сонирхож айгүй нааштай айгүй тийм дуртай хүлээж авдаг тийм байсан одоо 90-ад оны дунд сүүл үе ч гэдэг юм уу тэр үед тэр нь болохоор ихэнх хүмүүсээс Солонгос татаж Солонгосыг сонирхох нэг бас гол шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл яг нийгмийн эдийн засгийг хөгжүүлж байгаа бас K-pop гэдэг тий одоо хаяа түн Солонгосын соёлын давалгаа гэдэг олон юм сонирхох хүчин зүйлүүд байгаа ч гэсэн их үед бол маш тийм одоо гадаадуудыг таатай хүлээж авдаг. За тэгээд ер нь бол Аз хүн байх юм бол хятад Япон гэж мэддэг. Тэгээд тэрнээс цаашаа бол ер нь мэдэхгүй. Тэгээд гадаад хүн гэхэд айгүй сонирхож айгүй таатай дуртай хүлээж авдаг. Таксинд суусан ч гэсэн таксийн жолооч нар маш их одоо ингээл сонирхоод айгүй их асуулт асуугаад гэдэг байсан. Одоо бол ерөөсөө та бүхэн мэдж байгаа тийм таксинд суух юм бол шууд тэр орны хүн би ингээд таксийн жолоочны мэддэг болсон шүү дээ. Аль орны хүн гэдгийг мэдэн тэгээд ер нь хэм ярихгүй
Өмнө нь амар их сонирхол танаа чи тийм үү Монгол морьтой юу машин байгаа юу гэдгээс бол одоо бол тэр нэг сонир биш болсон. Яг л мэддэг болсон. Маш олон гадаадад байдаг. Тэгээ тийм болохоор тэр хэмжээгээр тэр гадаадад талаар тэр орнуудын талаар ойлголттой болсон учраас Солонгост одоо 20 жилийн өмнөхтэй харьцуулахад гадаад хүн үнэхээр сонирн биш болсон ийм төсөл байгаа байхгүй. Харин эсэргээр энэ нэг Солонгосыг зорио ирж тэмүүлж байгаа гадаад иргэдэг яаж одоо тий хэр хянах уу хилээ яаж чангалах уу гэдэг юм уу оршин сууж байгаа хүмүүсийг яаж одоо илүү солонгосын нийгэмд аюулгүйгээр асуудал үүсэхгүйгээр оршин суух нөхцөл болцоог бид нар бүрдүүлэхэ гэдгээр илүү анхаардаг үе болцсон байна. За тэгээд ялангуяа солонгосчууд Монгол хүмүүс их дуртай байсан, сайн байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд Монгол иргэдэд илүү их ойр татна ханддаг бас тийм одоо талууд бас байгаа. За тэгээд хамгийн анх Солонгост тийм Монгол иргэд яаж ирэх болсон бэ гэвэл ер нь бол нөгөө Түндээмүн зах одоо Түндээмүн Яксамуна Кунгон гэдэг байгаа шүү дээ. Тэгээ эн чинь болохоор Түндээмүн Өндүүн зан явгой буюу Түндээмүн спортын ордны буудал гэж байдаг байсан. Тэгээд Түндээмүн спортны ордны буудал гэж одоо энэ нөгөө DDP билүү? DDP гэдэг нөгөө мөнгөлөг саарлаж чинь. DDP гэдэг тийм. DDP-ийн тэр тэнд чинь маш том юм нөгөө зах байдаг байсан. Тэгээд тэр зах нь болохоор одоогийн нөгөө намдын мөн зах шиг. Тэгээд тэр зах нь шүүнж гисэн ажилдаг учраас хүмүүс маш их нөгөө тэр шүний зах дээр Түндээмүн Шижаан гэж байсан байхгүй юу? Тэр зах дээр хүмүүс айгүйх одоо гадаад дотоодгүй бүгд ингээд бодолтой авалт хийхээр хуцсаа ч юм уу дээ хэрэгтэй зүйлсээ худалдаж авахгүй их орчдөг байсан байгаа. За тэгээд тэр үед болохоор манай монголчуудын одоо ах нар Оросууд төрүүлээд Орос юу Түндээмүнд ирээд ингээд суурьшсан байсан Орос хүмүүс. Тэгээд Түндээмүнд яг гэвэл Пусанд хамгийн их Оросууд их байдаг. Тэгээд Түндээмүн захын хацаар янз бүрийн бараа таваар худалдаж аваад буцааж явуулахад амар гэдэг утгаар Түндээмүнээр их суурьшсан байсан. За тэгээд хамгийн ихэнд ирсэн монголчууд болохоор Орос хэлтэй. Тэгээд Орос нөгөө ууштай танил мэддэг гэдгээр Оросуудыг түшээд одоо хамгийн анх ингээд монголчууд бас тэр Түндээмүн хавцаа их одоо суурьш болсон байгаа. За тэгээд Түндээмүнийг бас ингээд голчилж монголчууд их байдаг болсон шалтгаан гэвэл одооний нөгөө Монгол тааван гэж байгаа шүү дээ. Монгол тааван гэж байрлага. Тэр Монгол таавны байрлал хамгийн анх тэр нөгөө валют солилцооны цэг байдаг гэсэн. Тэгээ валют солилцооны цэг дээр нөгөө монголчууд агиох валютаа солих гэж ирээд тэгингээ тэр хавийн хоолны газар гаанзуудаар их ордог болоод тэгээд Түндээмүн ерөнхийдөө монголчуудын уулздаг гол юм газар цэг болсон байгаа. За одоо ч гэсэн бас бүр өмнө нь дан ганцхан валют солилцооны цэгийг гээд байсан бол одоо тэр Түндээмүний тэр Монгол таавны тэр байрлал байшин тэр чигээр монголчууд үйл ажиллагаагаа явуулдаг, монголчуудад зориулсан үйл ажиллагаа явуулдаг тийм байрлал байшин болсон гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд альва орны хүмүүс ингээд цуглах юм бол community буюу хүчээ нэгтгэх, бие бинийгээ таньж мэдэх, холбоо сүлбэтэй болох тийм хэрэгцээ шаардлага ер нь гарч ирсэн байгаа. За тэгээд хамгийн их үед ирсэн монголчууд болохоор IMF гэдэг нөгөө валютын хямралын 1997 онд бас валютын хямралын үед тэр үед одоо бас их одоо солонгосчууд ажлын одоо жижиг дунд үрдээд эрхэлдэг солонгосчуудын одоо үйлдвэр дампуураад хизүүцсэн байх үед тухайн одоо үйлдвэр газруудад ажилладаг байсан монголчууд ч гэсэн орон байргүй болоод тий одоо хийх ажилгүй болоод цалин орлогогүй болоод хүндэрсэн ийм нөхцөл байдалд хамгийн их очсон ингээд төвшсөн газар нь болохоор Сүм цуглаан байсан. Сүм цуглаанаар их байрлаад тэгээд Сүм цуглаан дээр очиод тэр Сүм цуглаан төвтэйгээр ерөнхийдөө монголчуудын community буюу тий би энийг одоо таньж мэд одоо холбоотой болох одоо юм бас юм юу бүлэг үүссэн гэж хэлж байна. За тэгээд үүнээс хойш оюутнууд олон болоод Солонгос Монгол оюутны холбоо буюу СМХ үүсгэн байгуулагдсан. За бас гадаад иргэдэг дэмжих төвдөр тэгээд сүүлд нь Тамунага Жон Чион Сента буюу 2004 онд олон сая гэр бүлийг дэмжих төв гэдэг төв байгуулагдаад энэ бас олон сая гэр бүлийн эмэгтэйчүүд бас энэ төвийг төшөглөн өөрсдөө community-г үүсгэх боломжтой болсон. За одоо болохоор та бүхэн маань мэдж байгаа ерөнхийдөө Солонгост байгаа монголчууд одоо нөгөө хүүсээрээ ч юм уу эсвэл одоо мэржил сонирхлоор эсвэл оршин сууж байгаа газар
гэдгээр хамаараад яг янз янзын өөр ингэсэн community үүсгэж бас идэвхтэй үйл ажиллагааг явуулж байгаа та бүхэн харж байгаа. За тэгээд 2020 онд одоо Солонгостойгоо оршин сууж байгаа монголчуудын тоо 11273 байсан бол 2020 онд 47695 болж одоо 4 дахин өссөн байх нь. 2000 оноос 2020 оны хооронд ингэж өссөн. За тэгээд одоо бүтцийг хүүсээр нэгэд авч үзэх юм бол их үед ерөнхийдөө дандаа эрэгтэйчүүд их байсан байна. За одоо гадаад руу цагаачлахаар мэдээж охиноо юу ч мэдэхгүй ямар ч мэдэхгүй Солонгос руу одоо юу тийм улс руу явж байгаа. Жишээлбэл би 2001 онд сургуульд ирэх цагаад Солонгос гэдэг орны талаар монголчууд маш ойлголт айгүй муутай байсан. Тэгээд хамгийн наадсахын жишээхэд манай би Солонгос руу явах гэж байгаа гэхэд яг л тухайн нэг тийм зүгээр батлист орн тэгээд хүмүүс айгүй хэцүү амьдардаг ч гэдэг юм уу. Тийм л ойлголттой байсан уу ягаа ахгүй. Тэрнээс цаашаа сайн мэдэхгүй. Тэгээд тэгсэн чинь Солонгос явна гэсэн чинь манай үгээ миний өөрийнхөө нэг найз нь чиглүүлээ Японд очиж суралцж байсан юм байна л да. Тэгээд Японд миний найз цаан чинь нэг аяган дотор аягтай скан усан дотор аарал хийж дэвтээгээд нөгөөдхийгээ уугаад тэгээ хамаг хүснэ гоочоо сууж яадаг гэсэн. Тэгэж ядардсан бэлээ хүний нутагт үлсэн цанган их мэдээд тиймэрхүү маягаар ойлголттой байсан хүмүүс их байсан байгаа байхгүй юу? Хамгийн анх их үед. За тэгээ тийм болохоор эмэгтэй хүүхдээ айл болох тэгэж одоо бас одоо мэдгүй танихгүй газар руу явуулах тий одоо айцтай байсан баг. Тэгээд эрэгтэй хүмүүс ерөөхдөө их үед яг гэрээний ажилчинч гэдэг утгаараа тэгээд бас одоо янз янзын зүйлд альва жоохон танин мэдэх хэрэгцээ өндөртэй сониучаараа гэх юм уу бас нэг гэр бүлийг авч явах хариуцлагатай гэдэг утгаараа эрэгтэйчүүд хамгийн дөрөж гадаад руу их гарсан байгаа. За тэгээд 2015 оноос харьцангуй эмэгтэйчүүдийн тоо их нэмэгдэж ирсэн. За тэгээд 2015 оноос эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн шалтгаан нь болохоор 15 оноос Солонгос нөгөө юуны оюутнууд болон эхний курс суралцж байгаа хүмүүсийн визийг харьцангуй зөөдрүүлж өгсөн байгаа. За тэгээд тийм ч утгаар эмэгтэй манайхан ч нөгөө нэг гэрээгээр ирсэн ажилчдын тооноос илүү нөгөө биш оюутнууд ерөөхдөө эмэгтэйчүүд их байдаг. За тэгээд тэр утгаараа ер нь 2015 16 оноос эхлээд хүүсийн бүтцийн хувьд эрэгтэйчүүдийг илүү хамгаасан. За тэгээд дасны ангиллаар үзэх юм бол ерөнхийдөө нөгөө оюутнууд их байрлах болсонтой холбоотой амьдрах оршин суух болсонтой холбоотой гэр бүлээр оршин суух болцоотой болсон. Ерөнхийдөө гэрээний ажилчдыг бол мэдж байгаа та бүхэн гэрээний ажилчид гэр бүлээр оршин суух боломжгүй байгаа. За тэгээд оюутнууд ихээр оршин суух болсонтой холбоотой гэр бүлээр амьдрах боломж болцоотой болсон учраас сүүлийн бас 0-19 насны хүүхдээ өөрөлдвөл Монголоос авчрах юм уу эсвэл энд ингээд гэр бүл болоод төрж байгаа төрөөд юм хүүхдтэй болж байгаа монгол хүүхдүүд их байгаа. За тэгээд манай монголчуудын бас одоо Солонгост амьдарч байгаа өөр бусад гадаад хүмүүсээс бас онцлог ялгаатай өөр эртнээс 10 жилийн өмнөөс л юм бол дандаа гэр бүлээр авчирдаг. Монголчууд аргагүй нүүдэлж ард түмний хаач утсан ерөөсөө гэр бүлээ бүүнээр нь авчичаад дасан зогсож чаддаг юм байна гэдгийг харуулсан бас гол жишээ гэр бүлээр их очиж амьдардаг байсан байна. За тэгээд ерөнхийдөө цаашдаа бас бид нар юуг анхаарах хэрэгтэй юм болоо гэж бодож үзсэн. За ер нь түрүү харсан байгаа. Тэгээд их үедээ ерөнхийдөө жуулжилт ч юм уу тий одоо буюу одоо хөдөлмөрлөх хэрэгтэй хүмүүс их оршин суудаг байсан бол сүүлийн үед болохоор одоо оюутан ч гэдэм үү эсвэл одоо хөрөнгө оруулагч бас мэргэжлийн боловсон хүчин төрийг одоо тий янз бүрийн статустай тийм хүмүүс Солонгост ихээр амьдарч оршин суух болсон. За тэгээд ер нь бол Солонгост байгаа монголчууд гэхлээр ерөөхдөө нэг хар ажил хийдэг хүмүүс гэдэг ойлголт байдаг болсон бол маш олон тийм одоо чадвартай бас одоо хүмүүс байдаг юм байна гэдгийг бол сүүлийн бас гарч байгаа ах гэж бодож байна. За тэгээд бас ерөөхдөө ийм бас өвөө бусад ийм одоо статустай хүмүүс их оршин суугтай холбоотой бас ерөөхдөө цагаачлалын шиг тийм оршин суух бодлогыг илүү жоохон уян хатан болгох хэрэгцээ шаардлага гарч байгаа юм болов уу гэсэн саналыг бас өмнө тэр Солонгосын цагаачлалын цагаар судлалын холбоонд бас санал тавьсан байгаа. За тэгээд 46 мянган монголчууд гэдэг чинь ерөөхдөө бараг Монголын нэг аймаг, хоёр аймгийн хүн амтаа тэнцэх хүмүүс байгаа гэж үзээд байгаа. Тэгээд энэ хүмүүсийн хувьд болохоор төрөөс магадгүй үзүүлж байгаа тийм үйлчилгээ ч гэдэг юм уу
хамрагдуулах юу туслах дэмжих байдал ер нь л нэг бүрэн дээр биш. Гадаадд байгаа монголчуудыг болохоор одоо болцоотой амьдрал гэж ер нь үздэг. Тэгээд тэр хэмжээгээр айлуулах гадаад руу монголчуудаа гаргах гад байдаг манайхан. Гэтэл бас нөгөө заримдаа бас ээжгүй аагүй хүмүүс байгаа юм шиг тий. Хүний нас таягдсан. Тийм одоо бас тийм мэдрэмж авах үе бас ер нь олон монголчуудад бас байдаг ахаа гэж бодож байна. За тэгээд тийм болохоор ерөнхийдөө салбар мэргэжил тэгээд сонирхол бас бүс нутгийн хэмжээнд альва community-г үүсгэж тэр community-г одоо чадварчилж бэхжүүлэхэд айгүй хэрэгтэй шаардлага өндөр байгаа л гэж бодож байна. За тэгээд энэ манай эцэг сайдын яамнаас ирсэн хүмүүс анаас сонирхол анхаарах гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бас одоо мэргэжил чадвартай тийм боловсон хүчин бас их болцсон байгаа. За тэгээд ийм мэргэжил чадвартай боловсон хүчнүүдийг маш сайн ашиглах 2 улсын нийгэмд 2 улсын ард иргэдэд одоо хувийн үр оруулах тийм нөхцөл болцоог одоо бүрдүүлэх юм уу дэмжиж ажиллах хэрэгтэй шаардлага өндөр байгаа даа гэж бодож байна. За тэгээд та бүхэн мэдж байгаа одоо биднийг нэг байж байгаа л нэг чих болоод телевизээр гараад байдаг монголчуудын гэмтэрэг монголчуудын гэмтэргээр нэгт явж нэг гэмтэрэг гарахад нөгөөт нь монгол яаж таардаг нэг юм асуудал гардаг. Тэгээд ерөнхийдөө солонгос байгаа монголчуудтай холбоотой үүсдэг одоо 2 улсын харилцаа гэдэг юм асуудал үүсэх янз янзын асуудал байгаа гэх нэг нь солонгосчууд болохоор бас тэрийг энийг айгу асуудал болгож үздэг юм билээ. Нөгөө монголчууд солонгос ирээд нөгөө харлах, хууль бусаар амьдрахыг айгу асуудал болгож үздэг. Тэгээ энэ болохоор бид нар ойлгоод байгаа болохоор одоо яаж шийдвэрлэх ёстой юм магадгүй эдийн засгийн ч юм уу нийгмийн одоо өндөр хөгжил урт хугацааны тийм өөрчлөлтийн дараа энэ бас одоо юу яах энэ асуудал шийдвэрлэгдэх байх гэж байна. Харлах асуудал. Нөгөө талаар одоо гэмтэргийн асуудлыг бол харьцангуй бид нэр архаас сэргийлэх боломжтой болоо гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор аль гэмтэргийн талаар таниул урьдчилан сэргийлэх арга хэмжээг онлайнаар одоо бүлгээр нь ч гэдэг юм бүс нутгаар нь бас авах хэрэгтэй шаардлага маш өндөр байгаа. Энэ нь бас цаашдын асуудал 2 улсын харилцаанд асуудал үүсэх хамгийн одоо Азийн орноос манай монголчин солонгост 9 ордын билээ тоогоор солонгост оршиж байгаа гадаад дотроос Аз дотроос 9 орж байгаа байхгүй юу. Тэгэхэд өөр бусад орнуудтай харьцуулаад бас нэлээд өндөр л явах байхгүй амын тоо. Нэлээд хойш явах байхгүй амын тоо. Тэгэхэд гэмтэргээр нэгт яваад байна гэдэг бас жоохон гэмтэргийн талаараа ойлголтгүй байна. Тэгээд ерөнхийдөө бас айцгүй байна. Бас их нөгөө яг нөгөө Монголдо сайхан явж байгаа тэрчээд энэ төрөөс бас яг тэр шигийг байх гэдэг нэг тиймэрхүү асуудал байгаа учраас ялангуяа залуучуудад ялангуяа community түшиглээд энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх одоо асуудлуудыг сайн сурталчлах хэрэгтэй шаардлага өндөр байгаа хаа гэж бодож байна.